Ядалгааныхаа цэгт болгоно. За мандаа машинаар зөөж ирнэ. Одоо бид нар машинаар 3 давхар бол зөөж ирдэг болсон. Гэхдээ энэ дээр одоо юуг нь хэлэх вэ гэхээр яг буулгахад замууд нь тодорхой байх хэрэгтэй байна. Малал одоо бид нар мэдээж хэрэг ийм том сайхан барилгатай одоохондоо болоогүй ч гэсэн одоо ирээдүйд хойч ирээдүйд болно гэж үзэн энэ замууд нь бол тодорхой байх хэрэгтэй байна. Мал бол өөрөө нэгэ хараад ингээд дагаад ороод ирэх болцоотой гэж үзэх хэрэгтэй. За тэгээ хоёрдугаар яах вэ гэхээр энэ малаа туух үед бол энэ аль болох гараараа хүрдэггүй. Одоо ямар нэгэн юмар одоо түлхдэг юм уу? Гар аль болох баг хүрэх хэрэгтэй гэж байна. Тэгээд өөрөө явах тэр нөхцөл байдлуудыг ингэж хангах хэрэгтэй. Тэр одоо хойноос одоо жижиг ташуурчуд юм тийм оосроо гар хүрэх, бие хүрэх бол арай өөр тийм мэдрэмж өгдөг юм байна. За тэгээд замууд болохоор мушгиралдаж бас явж болно, шулуун байж болно. За тэгээ хамгийн гол нь энэ мал амтныхаа тайван байж явах тэр нөхцлүүдийг бүрдүүлдэг юм байна. Бид нар ч гэсэн энийг бас ингэж мэдэрч байх хэрэгтэй байна. За тэгээд нэг их гол зүйл болохоор ингээд усны хангамж бол маш сайн байх хэрэгтэй гэж байна. Цэврийн зөөлөн ус бол энэ амьтанд бол их хэмжээгээр бэлэн байх хэрэгтэй.